том цусны тойрог буюу бүсийн тойргоос одоо сонгогдсон учраас их олон одоо сонгогч олон засаг захааны нэгж иргэдийг төлөөлж байгаа. Тэгээ энэ үднээсээ бас өмнөхөөс бол ялгаатай одоогийн их хурлын гишүүтэй. Яг их хурлын гишүү аймгийн удирдлагын хооронд ялгаа байна уу гэвэл маш олон ялгаа байна. Өөрөөр хэлбэл одоо миний хувьд засаг дарга ажиллаж байхдаа энэ газрын тосны нөөц засгийн төлбөрийг орон нутагт хуваарлуулах 30% хуваарлуулах асуудал. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийн их усрыг нэмэгдүүлэх тухай асуудал. Энэ бэлчээр хамгаалах хөдөө аж ахуйн салбарыг одоо дэмжих энэ уул уурхай хөрөнгө оруулалтын гэрээ энэ эрх зүйн орчин шинжилтийг гээд олон зүйлдээ дуу хоолой илэрхийлж ирсэн. Ирснээс хойш тодорхой акцууд гарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ парламент дотор миний хувьд орон нутагт энэ олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутагт ашиг малтмлын нөөц засгийн төлбөр буюу 5% энэ одоо амнаатын төлбөрийн 30-с доошгүй буюу 1.5% одоо хуваарлах ёстой гэдэг энэ зүйл маань нэлээд одоо их хурлын гишүүдэд энийг бол ойлгуулж за яг бодит амьдрал дээр энэ үнэхээр чухал гэдгийг бас ойлгуулахад их томоохон алхам байсан. Тийм ч учраас манай эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргаж сая одоо энэ хэдхэн хоногийн өмнө тэгээд засгийн газар чиглэл өгсөн тогтоол гаргасан. Энэ дээр бол одоо ашиг малтмлын нөөц засгийн төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн олуулт явж байгаа бүс нутагт нь аймаг суманд нь хуваарлах энэ эрх зүйн орчныг одоо бүрдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл одоо боловсруулж энэ одоо хаврын чуулганд одоо өргөн барихыг даалгасан юм тогтоолыг одоо миний хувьд санаачилж байнгын орны гишүүдүүд дэмжиж одоо гаргуулсан байна. Тэгээ нөгөө талдаа нөгөө аж үйлдвэржин бодлогын байнгын орн дээр мөн л жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэх. Тэгээд энэ хоёр маань ингээм салшгүй юм холбоотой л доо. Одоо өөрөөр хэлбэл орон нутагт нөгөө байгаа иргэд чинь том уул уурхай юм уу том зүйлийг хийхэд бас хүндрэлтэй шүү дээ. Тэд нар хийж чадах зүйлийн боломжийн төр олгоё. Гэхдээ энийг уул уурхайн өснө нэмэгдэж байгаа их орлогоос илүү хойрлоо гэдэг. Энэ хоёр ч хоорондоо ингээм салшгүй холбоотой. Тэгэхээр эдийн засгийн байнгын аж үйлдвэрчийн байнгын орон дээр гарсан хоёр шийдвэр маань хоёулаа хоорондоо юм нэгт уялдаатай шийдвэр байна л гэсэн үг. Энийг уялдуулж үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг бол миний хувьд бол хийж чадна. Гэхдээ энийг их хурлын босго давуулна гэдэг бол нэлээд том одоо эрх ашигын ашиг сонирхлын одоо юм зөрчилтэй бол тулгамдах юм байл. Бид нар бол нөгөө ийм бүс нутагаас хөдөө орон нутгаас сонгогдсон учраас тэр бэрхшээлээ сайн мэдээд байдаг. Гэтэл нийслэл сонгогдсон хүмүүсийн хувьд бол энэ буюу жагсаалтаар сонгогдсон зарим гишүүдийн хувьд бол энэ бас яг бүрэн дүүрэн одоо таньж судалж бас амжаагүй байхыг үсэхгүй. Тийм учраас ийм нэгцэн ойлголтод хүрэх нь л хамгийн чухал байна. Тэгэхээр дүүн хэлэх юм бол аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа бодож исэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал энэ одоо уул уурхайн салбарын баялагын одоо хуваарлалтай холбоотой жижиг дунд үйлдвэрийн дэмжигтэй холбоотой сум орон нутгийн хөгжөлтэй холбоотой энэ зүйлүүдэд эрх зүйн болон эдийн засаг төсөв санхүүгийн хувьд бол энэ бодлогыг зөв хэрэгжүүлэхэд энэ одоо 4 жилийн хугацаанд ажиллахдаа энэ дээр бол бүхэл одоо хүчин чармаалтаа дайчилж ажил нь эхнээсээ агцтай ахиц гараад явж байгаа гэдэг юм.